Төслийн менежмент одоо яагаад хэрэгтэй вэ гэд түнд хариулдаг олон зүйлүүд байдаг. Нэгдүгээр бол төслийг бол амжилттай хэрэгжүүлэхийн тулд хугацаанд нь төсөв мөнгөнд багтаж чанарын шаардлагыг хангаж тэгээд оролцогч талуудаа сэтгэл ханамжтай байлгах гэдэг олон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд төслийн менежмент бол зайлшгүй шаардлагатай байдаг. За үүний яг Монголд бол барилгын төсөл дээр энэ өөрөө яаж үр өгөөж өгөх вэ гэхээр миний бодлоор өргүү зардлыг бол багасгана. Ямар нэгэн байдлаар зардал хитэрдэг ч юм уу хугацаа сундаг тийм асуудлууд гарах тохиолдол бол энэ маш тодорхой учир шалтгаанууд баримтжуулагдсан, баталгаажсан бүх оролцогч талууд нь санал нэгдсэн. За ийм байдлаараа бол төслийг урагшлуулдаг. Хоёрдугаарт нь бол төслийн оролцогч талууд байгаа. Гүйцэтгэгч, захиалагч, зохиогч, захиалагчийн хяналт, түүний төлөөлөлгээд. За эдгээр оролцогч талууд бол нэгдсэн нэг ойлголт, нэг хэлээр ярьж, үл ойлголцол үүсэхгүйгээр за энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийг бүрдүүлэхийн тулд төслийн менежмент нь өөрөө систем тогтолцоо процессын түвшинд ажилладаг арга төлөв байдаг.